Увс аймгийн бүх мөрөн сумд үйл ажиллагаа явуулж байгаа уулуурхайн компаниудаас болж 16 мянган орчим га талбай талхалгадж, газрын эвдрэл ихсэж, тоосчл ихссэн, бэлчээр шахагдж, байгалийн тэнцвэр ихээр алдагдж байгаа талаар тус сумын Баян мөрөн иргэний хөтөлбөр өнөөдөр мэдээлэл гаргалаа. Тус сумд өнөөдрийн байдлаар Шанга, Мөс, Улаан эрэг, Баян уучиг зэрэг газруудад 360 гаруй салаа зам гарч, бэлчээр ус шахагдсанаас нутгийн иргэд зэрэгэлдээ сум руу нүүдэлдэх дээрээ тулгараад байгаа юм байна. Мөн хамгийн ноцтой нь 200 гаруй шарил, улсын болон орон нутгийн зөвшөөрөлтөд 6, бүртгэлгүй олон тооны хэрэгсүр, хүн чулуун хөшөө зэрэг түүхийн ховор дурсгал зүйлс уулуурхайн бүсэд барилж байгаа тул хайгуултын ажил өртөж байгаа гинэ. Тиймээс тус хөдөлгөөн Монгол Улсын ерөнхийлөгч болон засгийн газарт хандан тус сумд үйл ажиллагаа явуулж байгаа лицензтэй компаниудын лицензийг цуцалж үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцлахыг шаардж байгаа юм байна. Эмх зам бараагүй, ямар ч бодлохгүй, нутгийн иргэдийн санал авдаггүй олгогдсон энэ олон тусгай зөвшөөрлийг цэгцлэх нэгдсэн төлөвлөлтөөр нутаг орныг хөгжил, иргэдийн амьдрал өрөө гойжтойгоор ашиглах, харин одоо хайгуулын бүх лицензүүдийг хүчингү болгож сум орон нутгийн хамгаалтанд авах, малын бэлчээрээ хэвээр хадгалах одоо ийм үндсэн зорилготойгоор энэ тэмцэлдээ бид нэр тэмцэж байгаамаа. Хэрвээ ингэж чадахгүй бол өвгдөө минь халуун цус, бүлээн амиараа золиосон байж бидэнд бэлдээсэн төрсөн газар нутгаа хойч үедээ бүрэн бүтэн үлдэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаамаа. Увс аймгийн бүх мөрөн сумд үйл ажиллагаа явуулж байгаа уулуурхай болон хайгуултын ажлыг явуулах эрхийг тус сумын үе үеийн засаг дарга нар болох тоогоо мөн одоогийн засаг дарга засчихар нар өгсөн бөгөөд ямар ч тамга тэмдэггүй цаасан дээрх эрхийг олгосон гэдгийг Баян мөрөн иргэний хөтөлбөрөнд тайлбарлаад байгаа юм. За тус хөтөлбөрч хайгуулын лиценз ашиглалтын газар дээр суул зардаж эсэргүүцлээ илэрхийлж байгаа гинэ. Мөн түүнчлэн холбогдох албаны хүмүүс яамдууд хандан хууль бусаар олгогдсон лицензтэй газруудын эрхийг цуцлах, нөхөн сэргээлтийн ажлыг хийх, нөхөн олгогийн асуудлыг улсын төсөөс хийхийг шаардж байгаа юм байна.